За тэгэхээр яг орон нутгийн зам зорчиж байгаа иргэдтэй бас дараах мэдээллийг хүргэмээр байна. Та хүн бас анхаарлаа хандуулаад сайтар энийг заавал сонсоор гэж хэлмээр байна. Яг одоо энэ орон нутгийн замд гарч байгаа ослын нөхцөл байдал дээрээс тухайн террористлууд эвдрэл хэмтэл авч байгаа. За энэ машин дотор маш олон хүмүүсийн амьнаас эрүүл мэнд зөрчиж явж байгаа. Яагаад энэ осол гарч байгаа юм бэ гэхээр мэдээж эрийг нь бол одоо жолоодж явж байгаа. Замын хөдөлгөөний дүрм төрчин шалгалаад ингээд ноцтой зам дээр бас гарч байгаа. Террористийн хувьд ч тэр одоо маш их хэмжээний эвдрэл авсан. За энэ дотор зорчиж явсан хүмүүсийн одоо амьд үлдэх магадлал бол маш бага. Тэгэхээр яагаад энэ осол аваар ингээд гараад байгаа юм бэ гэхээр мэдээж эрийг нь орон нутгаас одоо нийслэл рүү юм уу эсвэл нийслэлтоос өдөө орон нут руу зорчиж байгаа иргэд маань хинч осолд орё гэж боддгоо. Гэхдээ яг орон нутгийн зам зорчиж явж байхад нэг л анхаарал болгоомж алдах. За мөн дээрээс нь хурдаа хэтрүүлэх. Тийм ээ. Би аль зорьсон газар руу хурдан яваад очие гэдэг өрөөсгөл бодол. За мөн дээрээс нь хоригсон нөхцөлд гүйцэтгэрүүлэх үйлдэл хийж байна. За тэгээд дээрээс нь жолооч өөрөө хит ядарсан үедээ нойр дутуу улмаас террористтэй гэр бүлийнхэн гишүүдийг суулгаа явж байна. Ингээд яг энэ зам хөдөлгөөний дүрм зөрчсөн маш олон зөрчлүүдээ шалтгаалаад цаана хүний амьнаас эрүүл мэнд өмч хөрөнгө гэж. Та бүхэн ингээд сая харж байгаа хүн маш олон энэ журмын гишүүн дотор хэмжээний эвдрэлтэй террористлууд маш их байна. Эдгээр яагаад эвдэрч байгаа юм? Мэдээж хэрэг зам дээр осол. Энэ зам дээр осол юунаас гарч ийнэ гэхээр нэг жолоочийн хариуцлагагүй байдлаас шалтгаалж байна. Тэгэхээр яг орон нутгийн зам зорчиж байгаа жолооч иргэд таах маш анхаарал болгоомжтой явж байна. Энэ орон нутгийн замд та гэр бүлийнхаа гишүүдийгчдэр найз нөхдөйчдэр өөрийн хүрээллийн хүмүүсээс суулгаа явж бол маш том үүрэг хариуцлага. Энэ хүмүүсийг А цэгээс Б цэг рүү аюулгүй аваа явна гэдэг бол жолооч таны хувьд бол маш том өндөр хариуцлага. Ингэлгүйгээр зүгээр хурдаа хэтрүүлээд би ерөөсөө ингээд хэдэн машин урд гараа авчина. Би хурдаа явж чадна. Энэ байдал биш ээ. Жолооч гэдэг хүн бол террористийн техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалаад замн дээрээс нь тухайн кабин дотор явж байгаа хүмүүсийн амьд явах хувь заяаг давхарж олоодж явдаг. Тэгэхээр эдгээр зүйл дээр манай одоо иргэд маань бас сайтар ухамсарлаач, аюулгүй байдлаа сайтар хангаач гэдэг зүйлж хэлмээр байна. За сүүлийн үед бас ноцтой одоо зам дээр бас хэд хэдэн тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэлээ. Тухайн террорист дотор явж байгаа хүмүүс энэ суудлын хамгаалах усыг ерөөсөө зүүж хэрэглэхгүй байна. Жолооч зорчигчтой аюулгүй байдлыг ханган зорчигч жолоочоор хоёулаа бусыг зүүх үүрэгтэй. Энэ хамгаалах усыг зүүгээгүй бол маш шалтгаалаад нөгөө хурд хэтрүүлсэн зөрчлийн цаана онхолт хэлбэрийн осол бүртгэдэг. Мэдээж хэрэг нөө жолоодлого алдагдана тийм ээ. Ингээд онголж байгаа тохиолдолд торон сууж исэн зорчигчд террористээс шидэгдэх эсвэл салхины шил агараад гавчуулагдах тийм ээ. Ийм нийслэл. Тэгээд дээрээс нь бага насны хүүхдүүд одоо сулчлуутай явж байгаа. Манай эцэгчүүд нь хүүхдээ аваад үр дээрээ суучдаг. Энэ байдал нь эргүүлээд одоо альва эрсдэл осол аваар бий болоход хамгийн түрүүнд хүүхэд гэмтдэг. Хүүхдийн амьс эрүүл мэнд эрсдэлтэй байдал учирдаг. Тэгэхээр яг энэ мэдээллийг үзэж байгаа иргэд маань бас нэг удаж хоёрыг тунгаагаач та хүн А цэгээс Б цэг рүү өргөж байгаа бол бити яараач. Айжуу тавих яваач. Жолооч гэдэг хүн хол зам тархаасаа өмнө сайтар амарсан байх хэрэгтэй. Террористийн хувьд ч тэр бүрэн бүтэн байдлыг хангасан байх хэрэгтэй. Мэдээж хэрэг террористийн одоо хурдны стометрийн заалт бол байдаг. Гэхдээ энийг бол та орон нутгийн замд гэтрүүлээд хурдлаа явна гэдэг бол зорьсон газар руу биш шал өөр эрсдэлтэй байдал таныг хүлээж байгаа гэсэн үг. Эсвэл одоо жолооч нарын маань ухамсаргүй, хариуцлагагүй, дүрмээ баримтлаагүй замын хөдөлгөөнд оролцсон л үр дүн бол ерөөсөө л одоо энэ ингээл харагдчихэж шүү дээ энэ машины жишээ. Сүүлийн үед ялангуяа ослын тоо нэмэгдэж гин, түүнийг дагаад нас оролт маш өндөр тоо ингээ харагдаад байна. Ялангуяа цогтойгоор тээврийн эрсэлж олоож байгаа тохиолдлууд одоо өдрийн цагаар хүртэл одоо ингээд ил гардаг болсон биш. Ер нь бол иргэд маань одоо региструулах ундааны зүйл хэрэгжилж байгаа тохиолдолд цуг яваа энийхээ үйлдэлийг талсан цосоогооч гэдэг зүйлийг хэлмээр байна. За цагдаагийн байгууллагаас мэдээж хэрэг годом зоонд хяналтыг тавьж ажиллаж байгаа, илрүүлж байгаа. За энэ оны эхний 3 сарын байдлаар 7676 согтуучлаач годом зооны хөдөлгөөнд оролцож байх үед нь цосоож маш олон хүмүүсийн амьнаас эрүүл мэнд эд хөрөнгийг эрсдэлт учрахаас урьдчилан сэргийлсэн. Гэхдээ гэр хороол дотор хөдөлгөөн байна. Хороол утгын дотор
машин дотор иргэд маань архиструулсан даа зүйл хэрэглэж. За ингэж би явж чадваргүй болсон үедээ жолооны ард суугаад хаана явж байгаа санахгүй хэд хэдэн машин мөргөж байгаа тохиолдол байна. Тэгээ энэ дээрээс нэг талаасаа одоо анги хамт олон найз нөхдөр бүүнөрөө монголчууд маань уулздаг тийм ээ. Энэ үед хин нэгнийхээ энэ эрсдлийн үдлийг тасан цосоож хариуцлагатай байгаа ч иргэний үүргээ биелүүлээч гэдгийг нэг талаасаа хэлмээр байна. Хоёрт хүүхэд очоод маань гадаа харгалзахангүү тоглоо явж байгаа. Гэтэл яг тэр хүүхдийн тоглож байгаа тэр тоглоомын талбай хажууд машин дотроо хэсэг бүлэг хүмүүс архиструулсан нарын зүйл хэрэглэж байгаа байхгүй төрсөн. Машинаа асаагаад тэр тоглоомын талбайг дайрахад бэлэн ийм эрсдэлтэй байна. Тэгэхээр иргэд маань хаана хяналттай байх хэрэгтэй байна. За тэгээд яг энэ найз болон анги хамт олонтойгоо нийлж байгаа энэ иргэд маань бас бие биендээ хяналттай байх хэрэгтэй байна. Тэгээд гэр бүлийнхаа гишүүдтэй ингээд нутаг орондоо очоод буцаа явах гэж хахад нь тэр хүнийг хол замд явах гэж байгааг нь мэдсээр байж ээж архиструулах нарын зүйлээр одоо нутгийнхаа ойролцооныг уул овоон дээр гаргаж өгдөг. Цаашаа тэр хүн хол замд явах гэж байгаа хүнд арх өгнө гэдэг бол сайн аваар гэхээсээ илүүтэйгээр бүр шал өөр зүйлийг хүсэж байгаа юм зүйл шүү дээ. Тэгэхээр ерөөсөө манай иргэд маань жоохон ухамсар үүрэг хариуцлагатай байгаа ч гэдэг хэлмээр байна. Энэ бол одоо зөвхөн мөргөлцөө усны нэг л хэлбэр шүү дээ. Тэгээ үр дүн нь бас ямар гарсан бэ гэдэг бол бас үнэхээр бодоход бас хэцүү л харагдаж байна л да бүр тий. Маш харамсалтай. Одоо хэдүүлээ нэг хэд хэдэн ослын кейсийг аваад үзье л. Наач юм шүү. Тий. Одоо манай хэвлэл мэдээллийн байгууллагын бол цагдаагийнхантайгаа хамтраад сурвалжлагын мэдээллийг тогтмол хөргөж штэ. Тэгээ энэ бол зөвхөн цагдаагийн ажилтнуудын хийх ажил биш. Одоо хүн бүрийн л үүрэг хариуцлага гэдэг юмыг л маш сайн ойлгуулахгүй бол болохгүй болж байгаа гэдэг зүйлийг л харуулад байна л да. Тэгээ Монгол улсын хэмжээнд жилд одоо зам дээр ослын улмаас 400-аас 500 орчим хүн цаг усаар амиа алдчихж байгаа. За эдгээр иргэдийн ард маш олон гэр бүлийн гишүүд, үүрэг тань ажил нь эдийн засаг болон сэтгэл зүйн хувьд маш том бохирдол юмшиж байна. Тэгэхээр энэ зам дээр осл яагаад гараад байгаа юм гэхээр нэг жолоочийн хариуцлагагүй дүрм зөрчсөн үйлдэл ажиллагаалаад байгаа юм. Тэгэхээр яг хол зам зорч байгаа жолооч иргэдтэй хандаж хэлэхэд та маш том үүрэг хариуцлагатай холын замд хурдаа зам орчиндөө тохируулаач. Хоригдсон нөхцөлтийг гүйцэтгэх үйлдэл хийгээч. За мөн дээрээс нь хит ядарсан үедээ юм уу сүүл холын замд жолоо шилжүүлэх, огт жолооч шүнд тээврийслийнхэн жолоог шилжүүлэх. За гүйцэтгүүлэх үйлдэлийг одоо хоригдсон нөхцөлд шөнө оройн цагаар гэрэл шилжүүлэхгүй байх. Би одоо А цэгээс Б цэг рүү гараад хурдан явчих юм бол би ерөөсөө өөрийгөө мундаг жолооч гэж бодох ёсгүй. Ерөөсөө хол зам зорч байгаа бол айжууд авах, аюулгүй байдлаа хангаах хэрэгтэй. Сүүлийн үед одоо ослын улмаас 3-4-өө 2-3-аараа амьдсан алдж байгаа харамсалтай тохиолдлууд бол цагтаагийн бол бүртгэж байгаа. За энэ мэдээж хэрэг энэ хэрэг хөслөлтөр бол шалтгаанууд нь бол саяны дурдсан тохиолдлууд дээр бас нийтлэг байгаад байна л да. Тэгэхээр иргэд маань жоохон хумсар үүрэг хариуцлагатай байгаа чи анхаарал болгоомжтой зорж байж байгаа гэдэг л. Энэ машин бас л амар болсон байна л да. Одоо яг ийм машинууд бол яг энэ журмын ашгаар бол нэлээд олон биш тий. Тий ер нь усалд ороод энэ иргэд маань тэрэгс дотор ерөөсөө би аюулгүй явна гэж бодоод юм шиг. Нөгөө 100 гаруй км/цагийн урттай явж байгаа тохиолдолд хамгаалах усны хамгаалах чадвар доошо буурна. Хурдаа нэмэх тусам хамгаалах усны одоо төвшин буураад идэх хамгаалах чадвар нь. Тэгэхээр ерөөсөө холын замд одоо албаагч нар орон нутгийн замд цагийн мэдшинтэй хямцлалтыг тавьж байхад 180-тай явж байна, 160-тай явж байна, 120-тай явж байна. Маш том эрсдэл. Энэ тэрэгс дотор явж байгаа хүмүүс чинь ерөөсөө амь нас эрүүл мэндийн дээсэн дөрөв өндөр байгаа байхгүй. Хурд хөтрөөсөн зүйлээс болж. За энэ шиг. За орон нутгийн замд зорчиж байгаа жолооч иргэдийг цагдаагийн албаагт зогсоогоод хамгаалах усын зүүхийг бол шаарддаг. За усээгүй зүүгээгүй тохиолдол хүн төрийн норм хөтрүүлсэн бага насны хүүхдээ өвөр дээр явсан ардаа сул чөлөөтөө авч яваад байгаа тохиолдолд мэдээж хэрэг бол зөрчлийн тухайлаар арга хэмжээ тооцдог, зөрчлийн газар дээр найрлагдаг. Тэгээ иргэд маань энэ дээр цагдаагийн албаагчийг буруу шаадаг. Торголоо. Яа зүг зүгээр явж байхад инглээ гэдэг. Тэгтэл яг осол аваар эрсдэл. За тухайн жолооч маань одоо дөрмөөрөө явж байгаа гэхэд дөрөм төрсөн жолоочоор мөрөх
Эсвэл бол тухайн жилооч орон нутгийн замд хурд хэтрүүлсэн шалтгаалаад онголдох хэлбэрийн осол бүртгэгдэхэд нөгөө бүс зүгөөгөө улмаас тээвэр хэслийн цонх хамгийн дөрөнд хаарна. За ингээд энэ дотор явж байгаа зорчигчд цонхоороо шидэгдэг. За эсвэл бол энэ зорчигч юм уу жолооч тухайн тээвэр хэслийнхаа кавинд авчулдаг. Ингээд тухайн тээвэр хэсэл дотор явж байгаа хүмүүсийн амнаас эрүүл мэнд хохирж байгаа, гэмтэж байгаа харамсалтай тохиолдлууд бол бүрддэг. Та бүхэн ер нь төсөөлөд үзээрэй. Яагаад гэвэл энэ осол боллоо. Энэ тээврийн хэсэл мэдээж хэрэг энийг жолоож яваачлаач осол аваар гаргая гэж бодоогүй л баг. Гэхдээ нэг л анхаарал болгоомж алдах. За мөн дээрээс нь яарсан, хурдаа хэтрүүлсэн, тэгээд дээрээс нь хоригсон гүйцэтгэүүлэх үйл хийсэн, гэрлээ шилжүүлэх ингээд маш олон зүйл байгаа. Жолооны ард гар утсаа оролцох. Энэ зүйлээс шалтгаалаад энэ тээврээс дотор сууж исэн хүмүүсийн амь нас эрүүл мэнд маш том нэршилт учирч байгаа. Тэгэхээр яг энэ зүйлийг та бүхэн хараад бас нэг удаж хоёрыг тунгааж замын хөдөлгөөнд маш анхаарал болгоомжтой оролцож байгаа гэдгийг бас монголчуудаасаа одоо уриалж дээрээс нь сэрэмжлүүл зөвлөж хэлмээр байна.